э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Изекиэл номноос хийх 1-р уншлага. Эзэн Тэнгэр бурхан ингэж айлдаж байна. Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчөөр авч түүнийг тарих болно. Би түүний найлзуурын хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж өндөр сүрлэг уулан дээр тарих болно. Тэр нь мөчрөө салаалуулж жимс гарган сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд би түүнийг суулгана. Түүн дээр төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно. Би бол эзэн гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хухайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Эзэн би айлдав. Би үүнийг гүйцэлдүүлнэ. Гэгээн Паулын Коринтчуудад бичсэн 20 дахь захидлаас уншлаа. Тиймээс бид үргэж үр амтай байдаг бөгөөд би дотроо суухдаа эзнээс хол буйгаа мэддэг. Учир нь бид үзэгтэй зүйлсээр бус харин итгэлээр алхдаг. Бид үр амтай байдаг бөгөөд биес хол эзэнтэй хоёр байхыг илүүд үздэг. Тиймд орж харж түүнд таалагдах нь бидний эдмэржил билээ. Учир нь хүн бүр мөгж сайнигч юу үлдснийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Эзний үг. Маркийн 17-аас хийх уншлага. Тэр Тэнгэр бурхны хаанчлалд газар дүр зачиж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж өдөр нь босоор үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрв тэгээд боловсрсан тариаг бий болгодог. Харин үр боловсрон богч ургаж хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв. Тэр Тэнгэр бурхны хаанчлалыг бид юутай зөвлөх вэ? Эсвэл ямар сургаал зөвлөлөөр илэрхийлэх вэ? Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар зүрээс жижиг байдаг гिचний үртэй адил юм. Гэвч үрийг суулгасны дараа өсөж ямар ч ургамал ногооноос илүү томорж том мөчрүүд гарч сүдэрд нь огторгийн шууд үрээ засдаг юм гэж айлдлаа. Тэр тийхүү олон сургаал зөвлөлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлв. Тэр сургаал зөвлөлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шав нартай бүгдийг амжилан тайлбарлаж өгчээ. Таны үг миний хөл дэх тэнлүү миний замдаг гэрэл. Эзэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. 아멘.